Ер нь нөгөө хүүхэд гэдэг чинь өөр юм цагаан цааш шиг одоо альваад ингээл хурч мэдэрчтэй дандаа ингэж танин мэдэх гэж ингэж явдаг. Тэрнээсээ шалтгаалаад хүүхдүүд маань одоо жишээлбэл энэ дээр ингээл аяхтай цаахад энийг доороос нь татж байгаа л дээрээсээ асгаал тэгэл тэр хүүхэд чинь ингээл насаараа ингээд төлөгдөлттэй одоо ирээдүйд ингээд хөгжлийн мэргэжилтэй ч юм уу тийм болох тийм одоо аюул нүүрлж байгаа байхгүй. Тэгээ энэ дээр хин одоо анхаарал хандуулах вэ гэхээр эцэг эхчүүд маань, ах эгч нар маань, өвөө эмээнэр маань одоо чин сэтгэлээсээ энэ дээр анхаарал хандуулах хэрэгтэй байна. Тэгжээж энэ хүүхдүүдээ энэ аваар ослоос айлуулах хол байлгаж холуур байлгаж ингэж цаашламаар одоо миний нөгөө хэлээлсэн одоо нэг халуун таваач энэ шүү дээ. Энд одоо унж түлэгдсэн энэ хүүхдүүд маш их байна. Тэгэхээр ч одоо түлэгдэл гэдэг чинь өөрөө хүүхд ямар амар тийм сорив, толб, сэтгэлийн болоо тийм олон төрлийн тийм сорих одоо шарах үлдээдэг тийм байдаг. Тэгэхээр энэ дээр бас анхаарах хэрэгтэй. Одоо энэ ил гал байна. Хүүхдүүд ч одоо мэдэхгүй шүү дээ. Одоо энд ч одоо ингээл одоо энэ ил галж ингээл асаал байж байгаа. Энэний бариулнаас ингээл барихад халуун түлэгдэн гэдэг мэдэхгүй юм чи хүүхд ч очоод энийг шууд атгаал ингээл аав. Тэгэл одоо жишээлбэл энэ нөгөө юу байна? Одоо энэ тогны арзайтгууд байна жишээлбэл. Энэ рүү чи очоод хүүхд чи нөгөө ам амрандаа хийсэн нөгөө залгуур малгуур юм аа ингээл зоогоол тэрийгэ бариал те. Тэгэл тогонд одоо өртөх тийм аюул бас байна. Тэгээ одоо энэ манай жишээлбэл энэ нагц захын жишээлбэл энэ хаалган дээр одоо энэ бариулны дотол дахиад энэ намхан бариул бас хийсэн байна л та. Энэ бол одоо маш зөв. Бас нэг тийм саяхан нэг тийм кейс байсан. Тэн дээр ямар кейс байсан гэсэн чинь манайхан чинь нөгөө одоо эцэг эхчүүд маань одоо аав ээжүүд маань ингээд найз нөхдөд авчираад ингээд ууж идэл ингээд тэгсэн чинь хүүхэд маань нөгөө гэрээс гараад эргэж орж ир чадаагүй гадаа ингээд хөлдөж нас орсон тийм тохиолдол гарсан байна. Тэгэхээр одоо за манайхан ч нөгөө хүүхэд одоо намайг жоохон байхт манай дүүнер мүнэр чи ингээл ер нь уйчдаг байсан шүү дээ орноос. Тэр мөр бол уг нь маш зүг байхгүй. Яг ингээл за одоо ч нөгөө орчин үед хүү эрх үүргэх ярьдаг болсон. Гэхдээ уйсан тохиолдолд хүүхэд чи ямар нэгэн зүйлээс очиж барихгүй аюулд өртөхгүй ядаад нөгөө нэг өндөр ийм давж гарах боломжгүй тийм орон дээр нь ч юм уу сандал дээр нь тавих ч юм уу тиймэрхүү зүйлүүдийг хийчээд тэгээд дараагийнхаа тэр зүйлүүдийг ингээ хийгээ явах юм бол хүүхэд чинь аюул остоос хол байна. За тэгээд эцэст нь гэж хэлэхэд одоо энэ жишээлбэл ингээ халуун зуух байгаа. Энэ халуун зуухыг ингээд гадна талаар нь хүрээлээд аюулгүй байдлыг хангаж хийж байгаа. Тийм олон загвар юм одоо бас хүмүүсийн гараар уралж байгаа тийм зүйлүүд бас гарсан байлээ. Тэгээ тэрнээс бас эгч маань бас сонирхож үзээд энэ халуун зуухыг аль болох хүүхдээс бас хол ойлгох тал дээр анхаарлаа хандуулаарай. Тэгээд мөн одоо энэ юу байгаа? Халуун пилетэг тэгээд тэр дээгүүр одоо угаалгын унтаг юу гэдгийг тэр зүйлүүдийг одоо хүүхдүүдээс аль болох даалт те даалт хийгээд юм яаж хамгаалж болох вэ? Одоо энэ тарах материалыг яагаад тарааж ийн гэхэлэр энийг уншаад нэг ч ихсэн айл өрх энэ зүйлүүдийг бас хэрэгжүүлээсэ те хүүхдэд аюулгүй байлгаасаа гэдэг үднэс энэ тарах материал явж байгаа шүү. Тэгэхээр энэ тарах материалын ач холбогдлыг сайхан хүмүүсийн үйлдэл өөрөө үзүүлэх юм аа. Тэгээд миний гэр аюулгүй орчин гэсэн энэ материалыг эгчтэй өгчээ. Тэгээд та бас аюулгүй орчноо бүрдүүлж хүүхдэд бас эрүүл аюулгүй өсгөөрэй. Тэгээд энэ за тэгээд энэхүү одоо тарах материалын дагуу хүмүүс манаас хүүхдүүдэд эрүүл аюулгүй байлгахын төлөө өдөр бүр цаг минут тутамд анхаарал сэрэмжээ битгий алдаарай гэж хүсэх байна.